Сайн уу? Их хот зөрг нь энэ удаагийнхаа блогоор аялын тэмдэглэлээ хуваалцахаар бэлдээд байна. Тэгээд би түхэн 3 хүүхдээ аваад тавуулаа. Тэгээд мөн гэр бүлийнхаа найзуудтай хамт хятадаар 11 шөнө 12 өдрийн аялал хийгээд ирлээ. Тэгээд би түхэн аялын маршрут болохоор эхлээ газраар яваад Хөхөт, Гуанчжоу, Зюхай, Макао гэсэн чиглэлээр яваад ирсэн. Тэгээ эхэндээ болохоор хүмүүс ийм олон жоохон хүүхдүүдтэй хэцүү биш үү, газраар явах шууд нисэхгүй байсан юм уу гэсэн айгүйх комент одоо санамжуудыг хэлсэн. Тэгээ бид хоёр болохоор өмнө нь 23 онд 2 хүүхэдтэй байхдаа Бээжин яваад ирсэн учраас явж чадна гэсэн тийм итгэлтэйгээр эр зөрөгтэйгээр гарсан. Гэхдээ яг хуу жоохон төөрцөн ч гэсэн энэ бол яг нөгөө гэр бүлтэй гаргаж байгаа хүүхдүүдтэй өгж байгаа бидний бяцхан дурсамж учраас бид хоёр түүнд түүртэлгүйгээр зориг шулуудаад гарсан байгаа. Тэгээ би зөвхөн 29-нд хил хаана гэсэн учраас 28-нд автобусаар шууд ирээн гардаг автобусанд суугаад аялын маань эхлэл айгу шахуу явсан. Шууд оройн 28-ныхаа орой хил гараад жижиг унаанд суугаад Хөхөт руу яваад Хөхөттийнхаа яг буудал тонхоо яах уу гэж байгаа 29-ний 7 цагт Гуанчжоу руу нисэх онгоцны тикеттэй байсан учраас бид бүхэн 28-ны шөнө 12 цагт очиж байгаа учраас хоёрын оронд болох гээд. За Хөхөтийн онгоцны буудлал уг нь бол ингээд айгүйх сандалтай массажны сандалууд ихтэй. Тэгээ тэнцээ бас хонжоогоо аялагч нар одоо зорчигч нар зөндөө байсан. Тэгээ бид хоёр уг нь бол тэнцээ ингээд сайхан хүүхдүүдэд унтуулчаад нислэг хүртэл нэг 4 цаг унтаад амарчин гэсэн бодолтой байсан боловч манай хоёр хүү ерөөс унтаагүй онгоцны бодол дээр ийш тийшээ гүйлдээл хоорондоо тоглоод орилдоод тэгсээр агаад өглөө 4 цаг үргээд бид бүхэн чек ин хийгээд сайн уу гэрэ минь хүн. Жаахан том. За сайн уу гэрэ. Сайн уу. За бидний аялал маань ингээ эхэлж байна. За нэлээх цаг хугацаа. Маш урт хугацааг зам тууллаа. Тэгээ зам туулаад бид нар за одоо нисэж байна. Дараачийн барьшил дээр болцсон. Ер нь бол ингээд шалган болгон дээр хиллээр гарахад, онгоцон цуухад, цаашаа Макаогийн хил ороход гэх юм уу тий. Ингээд шалган болгон дээр айгүйх шалгагдсан. Ягаад тэгэхээр хүүхдүүдийн маань пассворт 2 жилийн өмнө том хүү маань болохоор 3 настай, дунд хүү маань болохоор 1 настай үеийнх нь зурагнууд байсан учраас ингээ маш их шалгаж ийсэн. Тэгээд дээр нь итгэл маань урт үстэй байсан учраас ингээ тий эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу, яагаад өөр байгаа ингээл дахин шалгаал асуултууд асуугаал тэр нь жоохон төвөгтэй байсан. За тэгээд Хөхөтөөс Гуанчжоу явах онгоцон дотор юу болсон бэ гэхээр шүнж сэтгэлээр байна. Итгэлээ. Хэрэн. Баяна онгоцон суугаад явлаа нислээ. Баяна. За хэрхэмээ. Онгоцноос хэрэн. Эмээ өөдөө хэлэх юм байна уу? Бага. За юу хэлэх юм? Мэдгүй. Онгоцны цонхтой тал цоцно. За окей. За бид явах байна. За. Окей. Сайн уу гэрэ. Үзэгчнүүд олондоо сайн байна уу гэрэ. Сайн сууж гараа гэрэ. Dear passengers and children, and fasten seatbelts throughout the flight. We will adjust the service procedures according to flight altitude and turbulence conditions. We hope you will enjoy the flight. Thank you. 女士们、先生们，我是本次。 Шөнгөө унтаагүй хүүхдүүд маань сайхан унтах бах та гэд их л гоё бодолтой суусан. Тэгээд хүүхдүүдийн маань хувьд анх удаа онгоцон сууж байгаа учраас аавын зүрх сэтгэл дээр онгоц хөрөх мөчийг харуулах гэж маш их хичээсэн. Тэгээд яасан бэ гэхээр яг хүүхдүүд маань ингээл унтгаад ирэнгүүт аав нь сэрээрээ энийг хараарай миний хөстөө гоё онгоц нисгэж гин гэсээр хагаад эрхмээгээ бүр нойрын сэргээгээд тэгээ өөрөө ч унтаж чадахгүй Гуанчжоу дээр буух хүртлээ. Тэгээд эрхмээгээ одоо
халамжилж анхаарч наашаа цаашаа гэсээр хагаад тэр онгоцны нислэгийн цагийг өнгөрүүлсэн байгаа. Тэгээд өөрт нь бол энэ бол маш хүнд байсан. Бараг 24 цаг унтаагүй гэсэн үг. За тэгээд гуанжууд дээрээ буугаад хувцас сайхан нэмгэлж аваад ягаад тэгэхээр гуанжуу маань тухайн үед 20-оос 24 градус бид бүхэн бол өвлийн хасах 20-оос очиж байгаа учраас зузаан хувцастай байсан. Тэгээ хувцснуудаа сайхан нэмгэлж аваа. За тэгээ гуанжуугийнхаа төв рүү бид бүхэн апарт захиалсан байсан. 2 гэр бүл. Тэгээд тийшээгээ очихын тулд бид бүхэн такси барья гэдгсэн. Гуанжуугийн нисэх онгоц бол үнэхээр том юм билэ. Ялцчгүй олон улсын. Тэгээ бид бүхэн такси дуудуулсан чинь такси маань ингээд бид бүхэн болохоор терминал 2-оор гараад ирсэн байдаг. Тэгэхээр такси маань терминал 3 ч юм уу те ингээд ерөөсөө ингээд төөрөлдөө таксигаа ингээд дуудсан чи ирж чадахгүй гэд тэр асуудлаас болоод бид бүхэн бараг 2 цаг тэнцээ таксигаа хүлээгээд нааш цааш ингээд явсан байгаа. Тэгээд уг нь бол ингээд метрон цугаа явчих юм бол нэг л шугамаараа бид бүхэн яг очих ёстой газраа уг нь очих байсан боловч яг дараа гуанжууд очих байгаа хүмүүс байвал такси дуудлагын такси бол үнэхээр хямдхан байд юм билэ. Бид бүхэн гуанжуугаас апарт руугаа такситгаад 148 жилөө 28 yon болж байгаа хгүй. Тэгэхэд бид нэр тэнцээ байгаа ингээд нөгөө цовж байгаа таксинаас яриад бид нэр энд очих гэж байгаамаа хідээр очих вэ гэдгсэн чинь энэ бол нэг цаг гарын явах зайтай юм байна. Тэр нь бол 300 yon. Тэгээ дээрээс нь постоор ингээд гарч орох тэрний мөнгө ингээд бараг 400 гаруй yon болно гэд ялгаатай байд юм билээ шүү. Тэгээ та бүхэн маань дараа гуанжууд очих юм бол дуудлагаар такси бариад очих газараа очиорой гэж бас зөвлөмөр байна. Тэгээ бид нэр апартмент очлаа. Апарт маань бол үнэхээр гоё тухтай апарт байсан. Тэгээд бид бүхний яг зорьсон гуанжуугийн хэсэг болохоор сафари, Чимээлунд сафари гэдэг хүүхдийн амтны хүрээлэн дээр очих төлөвлөгөөтэй байсан учраас яг тэрнийхээ хажууд апартмент захиалсан байгаа. Тэгээ апартмент нь болохоор ингээ voidтэй 2 давхар, тэгээ 2 давхраасаа доош ингээд гусуураар ингээ бууж эртээ хүүхдүүдэд зориулсан. Тэгээд үнэхээр гоё тухтай. Тэгээд тэрийг хараад хүүхдүүд маань үнэхээр баярлж байгааг харахтаа бас аав ээж бидний хувьд бас үнэхээр таатай байсан. Тэгээд 30-ныхаа өдөр өглөө хүсэн хүлээсэн Чимээлунд сафари руугаа явсан байгаа. Тэгээд барыгийн яг миний үзүүлэхийг хүссэн яг гол зүйлүүд нь болохоор айгуу хөрх ингээ богоноор яваад амтнуудын дундуур явна гэсэн болохоор тэр нь бүр ингээд хүүхдүүдтэй үзүүлчих юмсан гэсэн миний маш их хүсэл байсан учраас яг би тэнцэл очино гэсэн хүүхдүүдэд авч очино гэсэн бит хоёрын тийм хүсэл байсан. За тэгээ бид бүхэн 30-ны ер нь бол айгуу эртэл гараад эртэл явбал илүү их юм үзэн илүү их цагийг амжуулна. Тэгээ бид бүхэн яг хүүхдүүдтэй уулзраас айжуутай аван тэгээд явсараад ер нь 11-ийн үед Чимээлунд руугаа очсон. Тэгээд нэг зүйлийг анхааруулгаад Чимээлунд чинь метроноосаа гарангуудаа яг Чимээлунд цаашаага паркныхаа үүд хүртэл өнгөө автобус байд юм байлээ шүү. Бид бүхэн тэнийг мэдгүй учраас алхаж яваад тэгээд бас жоохон цаг алдсан, бас жоохон ядарсан. За тэгээд Чимээлунд руугаа ороод бид бүхэн тиктэй авах гэж байсан чинь онлайнаар захиулвал яах вэ? Шууд очиод авуул яах вэ гэсээр бид нэр шууд очиж авсан байхгүй. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь 200 оны бид нэр алдагдaltaд орсон. Яагаад тэгэхээр онлайнаар өмнөх өдөр нь захиалсан бол 2 том хүн нэг хүүхдийн билет нь нийлээд 600 он байсан бол очиж авахд бид нэр 800 оноор авсан. Тэгээд манай 2 баг болохоор метрээс намхан баг байсан учраас өнгөө орсон. Метрээс дээшээ байх юм бол хүүхэд төлбөр төлдөг. Метр 50 хүртэлх хүүхдүүд болохоор хүүхдийн төлбөр 50-аас дээшээ гарахаар том үний төлбөр төлдөг. За тэгээ бит хоёр нэг арга сэдсэн. За яагаад тэгэхээр эрхмээгээ жоохон муухай зөвлөгөө шүү гэхгүй. Эрхмээгээ ингээд үдсэн чинь ингээд ер нь жоохон метрээс жоохон чүүд ингээ өндөр гараад тахааран готлных нь улавчийг аваа. Тэгээд яасан чи яг метр болгоод тэгээд оруулсан. Тэгээд гаднаас плетээ авчаад ороход бас дахиад шалгасан. Тэгээд яг улавчийг хийх гэснээр за бэж түр бэж агаараа ингээд хилээд тэгээд оруулсан чи яг дахиад шалгасан. Тэгээд шалгаад
за гэд оруулсан байгаа. Тэгээд ямар ч юм метрээс доош бол хүүхд төлбөр төлдөг юм байлээ шүү. Тэгээ мөн үүдэндээс хүмүүс ингээд машин түрээслэхүү ороод та нар зөндөө алхана ингээд сафаригаар явхад та нар дөрт тэр вагон чинь галт тэрэг нь төлбөр төлнө. Хоёрдугаар та нар айгүйх очрлно, цаг хугацаа алдна. Та нар биднэрт ингээд түрээслээд авчих юм бол бид нар ингээд цаг хугацаа алдахгүйгээр ингээд та бүхнийг ингээд тойруулаад ягаад ч юм за үгүй бид нар тэр чинь юу лээ бас 680 онч гэлөө тий. Тэгэхээр за яахын хэрэггүй бид нар өөртөө явчих гээд явсан. Тэгээд үнгүү хоёрдугаарт яг очиртэй ч гэсэн ингээд айгүй олноор нь суулгачдаг тий. Ингээд айгүй олон галт хэрэгтэй учраас ерөөсөө тийм очрох нь удаан байдгүй юм байлээ. Тийм учраас та бүхэн бас тэрийг бодолцоод шууд орсон дээр юм байлээ шүү. За тэгээ хоёрдугаарт дараагаар гэх юм бол амтны үрээлэнгүүд дээрээ явж агаад хамгийн сүүлд нь сафари парк руугаа очиод галт тэргэндээ суух нь маш зөв сонголт гэж бид бүхэн бодсон. Ихмэ авргаар да. Арч бэрлээ. Ихмэ. 할아버지 있잖아. 자. 자. 샤노. Ортодон. За тэгээ буцахтаа бас нөгөө нэг хоёр хаалга байд юм билээ шүү. Нэг нь ордог хаалга, нэг нь гардаг хаалга ч юм уу тий. Ингээ наан цаанд бас хоорондоо нэлээд зайтай байд юм байлээ. Тэгээд аль альных нь үүднээс өнгөө автобус маань буцаад метроныхоо буудлын хүртэл бас хүргэж өгдөг. Тийм учраас та бүхэн маань явган явж байгаа бол метроноосоо гараад шууд автобусандаа суугаад чимээлүүн дээр очиод буцахтаа мөн адил үүднээсээ автобусандаа суугаад метроныхоо буудлын хүртэл өнгөө яваарэ. За бид бүхэн тэгээд үүнийгээ бас мэдгүйгээс болоо буцахтаа ч гэсэн алхаад тий сайхан тэгээд цагаагаар шөнийн тэнгэр оддыг тоолоод тэгээд алхсан байгаа. Тэгээд та бүхэн бас тэрийг анхаараарай. Тэгээд буудалтаа очиод гарч сайхан хоолоо идчихэд амарцгаасан байгаа. За тэгээ маргааш нь бид бүхэн гол зорилго болох далайн эрэг жуу хаяр руугаа явсан байгаа.